Хай. Сая би ингээд нэг бичлэг хийн өдөр гэж бодоагүй зүгээр уцааснасан чинь ингээд амар гэрлэн амар гоё тийм бүдгхэн юуны юм зөөлөн харагдаад байгаар нь бичлэг хийж гэж бодоо. Тэгээд юуны талаар ярих гэж бодсон бэ гэхээр одоо ч би чинь Японд ирснээс хойш 4, 5, 6 одоо 7 сар дуусчихна гэхээр бараг ингээд 4 сар руу орох гэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь Японоос засгийн газрын тэтгэлгийг аваад ирээд энд ингээ аж төрөхөд яг ямар хуу мэдрэмж төрсөн ингээ тэр талаараа ер нь ингээ яри. Тэгээд хэрвээ одоо Японд руу ирье гэж бодож байгаа ч юм уу момшууд ингээ материал өгье гэж хүсэлж байгаа хүмүүс байх юм бол ер нь ирэхээсээ өмнө ингэжүүл айгу зүгээр юм биш үү гэсэн юмудаас ингээ нийлүүлээд яри гэж бодоод тэгээд энэ бичлэг ямар нэгэн одоо хэрвээ сул зогсолт дээр хийцэн ч юм уу тийм байх юм бол хасалт байхгүйгээр орчиж магадгүй учраас хэрвээ би ингээ үгээ зүгөөд ч юм уу ингээд ярьж байгаа юм бодож модоод тэгээд ахын болвол таад минь гээд нөгөө гүйлгээд тэгээд үдчихвэл хин нь айгу амар байна хаа гэж бодож чинь. За тэгээд хамгийн эхлээд ингээ онгоцноосоо хэдүүлээ бид нар ингээд бууж байгаа шүү дээ. Тэгээд буухад одоо яг манай хэлний сургуулийн маань нэг ажилчин нэг багш нь тэгээд манай яг өмнө нь одоо энд ирсэн одоо симпай гэсэн үг шүү дээ. Монгол сурагч маань ингээд хоёулаа ингээ хамт хурж ирээд онгоцны буудлаас бид тэдийг тасаж аваад за тэгээд автобусаар нэг Кансай аэропортоос нэг цаг хэрэгтээ яваад яг энд ирсэн байхгүй юу. За тэгээ онгоцныхоо буудлаас буугаад автобусан заагаад хүрээд ирлээ. Тэгээд ингээд тэгсэн чинь бид нарыг дахиад өөр ингээ багш нар өдр үүдөөс ирээд ингээд хурж ирсэн заяо. Тэгсэн чинь би сүулт нь мэдсэн байхгүй. Тэн дотор манай энэ хэлний сургуулийн захирал бас ингээд цуг явж ирсэн заяо. Тэгээд тухайн үед би ингээд захирал гэдэг нь мэдээгүй шүү дээ. Тэгээд нэг багш л байсан байхгүй юу. Тэнгүүтээ айгүй хөөрхөн ингээд манай нэг охин маань 2 чамдамтай ингээд явж исэн. Тэгээ бүр 2 чамдам айгүй том. Тэнгүүт нь ингээд тэр охины маань ингээд нэг чамдамын тэр багш өөрөө ингээд аваад түрээд ингээд сургууль хүртэл цуг явсан байхгүй юу. Тэгээд би хөөх ямар гоё юм бэ гэж бодсон чинь сүүлд нь захирал байсан юм бидээд бүр амар хөөх гэж бодсон заяо. Яагаад тэгэхээр ингээл манай Монголд ч ингээл би захирал гэхээр л нэг ингээл дээгүүр хараал нэг тийм нэг хандлага байгаад идэв штэ. Тэгэнгүүт энд ингээд ерөөсөө тийм байгаагүй харин ч ингээд цуг зэрэгцээд ингээд хүнд хэцүү юм одоо хүнд ачаа мачаа байх юм бол тэрийг хажуунаас нь зөөлд бүр хурж ирээд тэрийг харчаад миний бүр ингээд хамгийн анх хөөх ямар гоё юм бэ гэж бодсон юм одоо тэр мөчүүс ингээд эхэлж байгаа заяо. За тэгэнгүүт одоо ингээ яг тэтгэлгээр эрхийн нэг давуу тал нь гэх юм уу яг юу гэж бодогдсон бэ гэхээр одоо бид нарыг ирснээс хойш бичиг баримттай холбоотой бүх юм заяо. Одоо нөгөө оршин суух карт эдэрэг. За тэрийг ч яг онгоцны бодлоос авчиж байгаа. Тэнгүүтээ нөгөө хаягийн бүртгэл эдэр хийлгэн. Тэгээ банкн дээр хэдүүлээ нөгөө карт март данс мансны тэгэнгүүт ингээд тэр бүх бичиг баримттай холбоотой юмыг манай энэ хэлний сургуулийн офисоос нь ингээд офисын ажилчид гээд тустай байгаа байхгүй юу. Тэр хүмүүс нь бүгдийг ингээд жин том болгоод ингээд явчихдаг заяо. Бид нар шууд сургууль дээр хурж ирээл нөгөө гадаад пассворд нөгөө оршин суух үнэмлэх хэдрийг ингээд өгчөнгүүд бидний бүх юм ингээд хийгээ өгсөн за. Тэгээд бид нар ингээд бүр яг нэг захирал эдэр хаятай заяо. Дуудгаар нэршний юм дээр ингээд гарын үсгийг зурчаал тэгээл ингээд бидний бүх юм бэлэн болцсон. Тэгээд банкн дээр болохоор ингээд бүр биднийг дагуулж очиод тэгээд банкн дээр маань 2 багш маань бас ингээд цуг очиод яг ингээд нэг сурагчийн ингээд дэрэгдээ авч суулгаж агаад одоо тэр бүгэлж барих бүх юм ингээд ханз манзаараад ингээд бичээл бид нар чинь ингээд юугаас мэдгүй яаж хийхээс мэдгүй байгаа шүү дээ. Бичиж өгөөл тэгэнгүүтээ тэрнийхээ хажуугаар ингээд хөөрхөн ойр зуур юм ярьж мараал асуугаал нэг тийм дулаан уур амьсгал төрүүлэх гэж юм уу тийм байсан. Тэгэнгүүт яг ингээд хуваараа ирэхээс илүүтэйгээр ингээд нөгөө тэтгэлэг аваад ингээд ирчихэж байгаа учраас ядчил наазахын тэр бичиг баримт янз бүрийн ийм юмнууд дээр бүр солгоогоо гашлахах хэрэггүй айгүй сайхан ингээд одоо тосоод угтаад ингээд үлгэдүүд авд юм байна гэж бодсон. За тэгээд дараагийн бүр ингээд амар баярлж байгаа юм болохоор одоо манай одоо бид эдийн симпай гэсэн үг байхгүй юу? Ирээд бараг 2-3 жил болсон нэг тийм хүүхэд байгаа. Тэгээ бидний бүр ингээд 2-3 өдөр амар хөөрхөн дагуулж аваад за энд нь ийм дэлгүүрээдэг тий ийшээ ингээ ороо хүнсээ цуглуулвал зүгээр эндээс нь ороод ийм юм авчвал зүгээр гэл бидэрт ингээ бүр бүх юмыг айгуу гоё заагаад ингээ тий бүхэл бүтэн өөрийнхөө ингээ 2-3 өдрийн ажлыг ингээ бидэрт зориулаад гэсэн үг шүү дээ. Тэгээд явсан байгаа. Тэгээд ер нь бол айгуу ингээ нөгөө бөмбөрөөл нөгөө эрхлүүлэн нөгөө алган дээрээ бөмбөрүүлнэ гэдэг шүү дээ. Тэрэн шиг ирснээсээ хойш ингээл юм болгоно нь айгуу гоё ийм амар гэх юм уу
Нэгч тийм нэг одоо тэрийг яах вэ, энийг яах вэ гэж нэг санаа зовх юм айгүй цөөхөн бэс учраас тэр нь бол ингээд айгүй гоё байгаа. За тэгээд дараагийн болохоор би уг нь ингээд мартчихгүй гэдэг ингээд нэг цаасан дээр уг нь бичмэр болсон. Тэгээд одоо болохоор юу юм бэ? Orientation хэдүүлээ ярин зөө. Ингээл юм л бол orientation хийдэг. За биднэрт ингээл анх ирэхэд бүр 2 3 ч удаа orientation хийсэн юм бидгүү. Тэгэл сая ингээд зуны амралт одоо эхлэж байгаа байхгүй юу? Ер нь бол нэг 7 хоногийн дараа. Тэнгүүд за зуны амралтыг ингээд болох гэж байгаа учраас orientation хийнэ гэх дахиад ингээд orientation хийж байгаа. За тэгээ ер нь бол ингээд юм болгоно нь амар тодорхой байдаг гэх юм уу? Энэ үед ингүүл тэгнэ гэл тэгэл одоо нэг тодорхой байдаг гэдгийгсэн шүү дээ. Тэнгүүд хүн болгонд ингээд мэдээллийг нь айгүй тэгэж нөгөө хүртээмжтэй өгдөг заяа. Ингээл orientation хийхдээ биднэрт эхлээд одоо цаасаар бүх юмаа ингээд ярих юмнуудаа ингээд цаасан дээр ингээд канондс ингээд хевлээд ингээд мэй гэж өгж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ яг тэр өгсөн юмаа багш нар нь дахиад ингээд бүгдийг ярьдаг заяа. Тэнгүүд тэрийг анх болоод би ёо ямар ядаргаад юм гэж боддогсэн байхгүй юу. Нэг юм ингээд олон дахин яриад байх юм ингээд тэгсэн чинь уг нь бас гүйлээсэн мэлээ энэ чи яг ингээд тэ бүр амар нэгт ямбаа ингэж хийж байгаа юмны илрэл байсан юм бэлээ л тийм. Тэгээд энэ амар гэрэл нь арай харанхуй болоод байна тийм. Би ширээний гэрлийн асуух тийм да. Чичүүл арай. Үй нүд. Ингүүл арай зүгээр нэ. Тийм шиг юм тийм. За тэгээд orientation бол ингээд амар их болж байгаа. Тэгээд хамгийн эхлээд нөгөө ирсэн үед надад хэцүү байсан юм нь цагаан агаар нь жоохон тийм юм ирсэн. Би ч өөрөө тийм нөгөө халуун юм бөхчим юм жоохон дургу тийм сэрүүний төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо нөгөө энтхийн агаар чинь нэг тийм чиглэг хэрнээ давхар тийм нэг пүк гэсэн тийм бөхчмдүү нэг тийм юм ингээд байгаад байгаа. Нэг саунд байгаа юм шиг заяа. Тэгээ тэрэнд нь дасгаж юу нь бол нэлээ удсан нь ч хасаашаа ер нь хэд 3 хонсон. Тэгээд одоо бол яг бас ч гэж гайгүй тасаад байгаа. Тэгээд дараагийн юм нэг эхлээд жоохон махсаад гэх юм уу хуушур мушур идмээр санагдаад амар тэгжсэн байхгүй юу. Тэгэнгүүт сүүлд ингээд нэг хүрийн махсах аваад тэг хоолыг идээр сүүл рүү болохоор жоохон хурц санагдаад бараг зүгээр дахианы маха идэ бич яа гэж байгаа юм шиг нэг тийм болцсон байх шиг анзаарчихсан. За тэгээд өөр юу бичсэн бэ? Харамж болсон гинэ. Энэ нь юу гэсэн үг гэхээр зүгээр өмнө нь ингээл нэг амар жижиг сажиг юм тоодоггүй л байсан юм шиг байгаа. Тэнгүүд одоо яг ингээ ганцаараа амьдраад ч юм уу тийм ингээд ирэхээр тийм нарийн ширээ юмд айгүй анзаарахтай болдсон болов уу гэж бодсон байхгүй. Ядчил одоо юу гэдэг чинь дэлгүүрээс ингээл юм аваад торон тэгээл аваад гарч байгаа штэ. Тэнгүүд тэр тороо ингээд өмнө нь юуж бодлого бараг хайчдаг ч юм уу байсан бол одоо зааж байгаараа надад ч одоо торон моронд хийх юм юу байгаа лээ гэж нэг боддог болсон гэх юм уу. Тийм юм бас ингээд гарч ирсэн гэсэн үг. За тэгээд дараагийн юм болохоор ер нь Монголд байхдаа хэрвээ ингээ Японд ирээ гэж бодож байгаа ч юм уу тийм өмшөөг үнэхээр сонирхож байгаа тийм хүүхдүүд байх юм бол Монголдо байхдаа Япон хэлээ ер нь дайггүй нэг дунд төвшин ч юм уу тий ядаж болгочоод ирэх юм бол энд ирсэн хойно бас айгүй гоё амар байх юм шиг санагдсан чи ингээл энд чинь ингээд бүр N1-тэй N2-тэй ингээ хэлний айгүй мунд хүүхдүүд зөндөө байгаа байхгүй. Тэгэл тэд нартэйгээ шууд ингээ Японоор хоорондоо гоё яриад ойлголцоод багш нартайгаа яриад явчих юм бол арай нэг тэр гоё сайхныг нь мэдрэх нь арай хурдан байх юм шиг санагдсан. Анх эхлээд би чи ингээ ерөөсөө багш нараа яриа гэдрэг ерөөсөө ойлгохгүй заяа. Хичээл ингээл орж байгаа штеп. Тэгээ ярьж байгаа минь ойлгох гэсэн байхгүй. Тэгээ яг одоо л ингээ багш нараа яриаг хичээллийг нь бол ингээ айгуу гоё ойлгоод явдаг болцсон нэг үе ботход. Тэгээд за ер нь Монголдо айгуу хөөрхөндөө ядаж нэг ийм 4 ч юм уу, ийм 5 ч юм уу тийм анзаанд байчаад ирвэл бас айгуу гоё байх юм байна да гэж бодсон тийм юм байгаа. Тэгээд эмх цэгц гинэ. Энэ болохоор хараа ийм зэ. Миний ширээ ер нь бол байнгын замраагүй байсаар ирсэн байхгүй юу. Тэгэл манай ээж ингээл ширээгээ ханзал тэгэл байнга хийлэн тэгэл нөгөөхийг би тож байгаа юм байгаа ч юм уу. Уг нь ингээд цэвэрлдэйн заяа. Цэвэрлдэг ч гэсэн ингээл 2 3 хоног буцаад ингээд замраг болчихдог гэсэн байхгүй юу. Тэгээ би тухайн үедээ бараг л тэ нөгөө
айгу ийм бүтээлч креатив хүмүүс чи ингэ замраг байдаг гэсэн юмсэн ингээл бодлоо үний юм яриад ингээл тэргээр явж байгаа шүү дээ. Тэгээд энэ дэрсэн анаа юу гэж бодсон бэ гэхээр нэрэл ингээд ээж хэлдэг амир үнэн. Зүгээр ингээд алга дарамтээ өөрийнхөө нэг жижигхэн ширээг ингээд цэгцтэй байлгачиж чадахгүй бижиж өөртөө юу ингэж хийж бүтээгээд яг тэг ямар амжилт тэр амжилтанд хүрнэ гэдэг юм чинь бүр амар тэнэг болоод ирж байгаа зү ингээд ширээгээч цэвэрхэн байлгаж чадахгүй жийж яг чи яг ямар хүн гэж бүр асуумаар гэх юм уу. Тийм юм ингэж бол ойлгосон. За тэгээд ер нь ингээ хүн болсон байна. Гэр мэрээ сандгүй л яг хөө тэг. Гэхдээ яг ингэж гэрээ санах мэдрэмжээс бүр илүүтэйгээр давж гарсан юм нь юу вэ гэхээр яг тэр нөгөө Монголоо санаж байгаа тэр сэтгэл гэх юм уу. Одоо нөгөө ийм үг гэдэг штеп нөгөө чин үнэн чамрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө үхвэ гэж их орондоо биш юмсэн юм гэдэг шиг яг тэр үг бүр жинхэнэ утгаараа мэдрэгдсэн гэх юм уу. Ягаад ч юм. Тэгээд эхлээд яг ирсэн найруудаа нэг тийм Монгол дуунууд амар сонссон зөө. Тэгээ бүр дуун дотроо ийм нөгөө морины тухай ч юм уу. Наадам эдрийн тухай одоо нөгөө дугуй хийдэ наадам тэгээл нөгөө ийм рок юу гэвэл тэдний ингээ нөгөө дуучтай ингээ нийлсэн ингээ нөгөө попури биш нийлээд ингээ дуулсан тийм наадмын нийлмэлэн дээр дуулдаг ч юм уу тийм дуунууд байдаг штеп. Тиймэрхүү дуу бүр ингээ амар сонсон зав. Тэгээ тэр дотроос хамгийн амар нь гүрэн монголчин хүлээ ингээ тэр дуу заяа бүр ингээ л бүр хамаг юм ингээ босгоол бараг л тийм нэг би монгол хүн гэж байгаа юм шиг бүр амар болгосон дуу бол тэр дуу байсан. Тэгэл мориорын тэг мориор гэснээс энд нэг юм орхон жоохон гэтээ хөргөнд дэжгүй л те. Тэг Монгол голны газар гэдэг байхгүй. Тэг бид бөөнөрөө нэг орой очиод тэгсэн чинь тэмдгийн ингээ монгол хүмүүсээс ажиллаулдаг, япон хүмүүсээс ажилладаг юм билээ. Тэр ах болонгуудаа ингээд нилээн байж байгаа биднэрт нөгөө мориор тоглож өгөөд тэгээд мориор тоглоод тэр мориорын аяг сонссон чинь бүр ингээд дотроос нэг юм ингээ хөөрөөл явцсан зөө. Тэгээд зүгээр тэн дээрээс юу гэж бодсон бэ гэхээр яагаад ингээ манай Монгол ингээ гоё байж болохгүй гэж бодсон. Энийг ярихаас өмнө зөө. Тэгээд энэ бодол бүр хүчтэй болох болсон дараагийн нэг юм нь штэ. Саяхан манай сургууль дээр юм нөгөө ярилцлагын ийм реншүү одоо дасгал ажил нь гэх юм уу. Одоо бид нар чинь нөгөө хэлний сургуулаа төгссөний дараа дараагийнхаа сургууль руу орохдоо ингээл шалгалт ч үгүй ярилцлага ч үгүй тиймэрхүү юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол тэр ярилцлаганд биелдээд сургууль дээрээ ийм нөгөө нэг тест маягаар ийм ярилцлагын юм авагдсан байхгүй юу. Тэгээл тэнгуүч чинь японочууд чинь тэгэл айгүй нөгөө ингэж мингээл бүхэл зөөлч гэдэг юм нэг тиймэрхүү ёс мос жаыг гэх юм уу. Тим юм айгүй их хүмүүс шүү дээ. Тэгээл багш нар ингээл орж хэлж байгаа байхгүй юу. За ингээд хаалгараа ороод за ингээд ингэж хэлээд за ингээд сандлын хажуудаа очиж зогсоод за ингээд дахиж ингэж мэдлээд за тэгээ чамайг суугаарай гэж хэлэнгүүт нь суугаад за тэгээ асуултандаа ингэж хариулж дуусныхаа дараа босоод бас ингээд баярлаа гэж хэлээд ингээд хаалгаар гарахтаа дахиж гарахынхаа өмнө дахиж нэг юм хэлж ингээд тэгээ гарнаа гэд тэгэнгүүт би ингээд жоохон ингэж нөгөө дургуйч гэх юм уу нэг дургуйч бол биш зүгээр одоо би ч ингээд хүний нутагт гэдэгсэйдээ ингээд байгаа штэ тэгэнгүүт яалтчгүй юм нэг хүний эрхэнд байгаа гэдгийг амар мэдэрсэн гэх юм уу нөгөө усын нуувал ёсын дагаана гэдэг шиг угаас тэгэхээр зүр харахгүй штэ. Тэгээд зүгээр нэг ботсон юм нь юу вэ гэхээр яагаад тийм манай Монголд амар тийм гоё том тийм мундаг ихтэй сургууль байгаад тэгээ яагаад монгол хүүхдүүд тэг гадны сургууль руу гадагшаа очиж сурыг гэж ингэж хүсэж мөрөөддөг гэхээс илүүтэйгээр би Монголынхоо энэ сургуульд бүр ингэж амар сайн орох юмсан гэж бүр тэгэж амар гоё одоо Харвардад би ормоор байна гэж мөрөөддөг шигэ би Монголын энэ сургуульд ормоор байна гэж тэгж дотроосоо гоё хүсэж бүр дурдлаад тэгээ яагаад ингэж том компаниуд одоо Google ч гэдэг юм уу Amazon ч гэдэг юм уу одоо Meta ч гэдэг юм уу тийм Монголын тэр Монголд төгссөн оюутнуудыг бүр ингэж head hunting хийдэг те би яг ингэж Монгол төгссөн бол энэ нь чиний CV-г бүр амар гоё харагдуулдаг ч гэдэг юм уу те яагаад тийм гэж болохгүй гэж бодоод бас амар ингэж тийм хөөрөө бодолт автсан нэг тийм жоохон шар хөдөлсөн гэх юм уу. Ер нь бол нэг тийм юмнууд нэрээ болсон. Тэгээд за дараагийн юм энэ амар инээтэй дөнгөж ингэж ирсэн найруудаа нөгөө ямар ч тийм нөгөө ээний баримжаагүй байгаа штэ. Одоо ингэж
Яг ингээ 1000 yen гэх юм бол тэрийг ингээл 25-аар үржүүлээ 25,000 мань Монгол гэж боддог ч юм уу тий. Гэхдээ хамгийн анх ингээд амар сонио юу байгаад гэсэн заяа. Одоо 1000 yen гэд нэг юм ингээд байх юм бол тэр яг ингээд 1000 төгрөг гэж байгаа юм шиг ингээд санагдаад тэгэнгүүт чи ингээд амар ингээд нэг yen чи 25 төгрөг гэхэрч мөр 25 дахин их зөрөө уг нь гарах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд тэгж мэдрэгдэхгүйгээр за энэ ингээд 200 yen юм гэхээр яг нэг 200 төгрөгөөр авч байгаа юм шиг санагдаад хямдхан юм шиг санагдаад гэсэн үг шүү дээ. Тэгээд ихэнх үедээ жоохон мөнгө жоохон өрсөн байж магадгүй юм шиг санагдсан. Гэтэ одоо бол ингээд ер нь аль дэжгүй гайв байгаа. Тэгээд өөр энэ дээр бичсэн юмнууд юу вэ? Өөр тэгээд баг гайв. Тэгснээс энтхийн ингээд шумуулан амар хазан заяа. Тэгээд хазахтаа ингээд амар муухай жоохон сорив үлдэж гэх юм уу. Одоо энд харагдчихна уу? Энэ нэг бор. Одоо энэ амар ингэж муухай сорив үлдэж идэгдэм билээ. Тэг яг нэг тос байдаг гэдэг лөө. Тэг тэр мэрийг нь авчвал гайгүй сорвгүй идэгчдэг гэдэг лөө. Тэгээд тиймэрхүү юмнууд ари үед ингэ болсон юм байна. Тэгээд одоо 16 минутын бичлэг болчихсон. Амар урт бас байлгачвал хэцүү юм болов уу гэдэг амар хурдан л ярихыг хичээлээ. Тэгээд аль болох нөгөө нэг зүйлд нь хасахгүй янз бүр юм байхгүй гэж бодоод аль болох сүлүүг ашиглахгүй бас ярихыг хичээсэн. Гэтэл ашигласан байж магадгүй. Тэгээд одоогийн байдлаар ямар ч байсан ингээд Японд ирээд 4 сар гаруй хугацаа болоход нэг иймэрхүү юмнууд бодогдсон байна. Тэгээд бас нэг юм бүр хамгийн чухал заяа. Яа бүр яаж би нэг мартаж чадваа. Бид нарт ингээд юу байдаг байхгүй юу? Дасгал ажил ингээд материал гэх юм уу? Тарааж өгөөд тэгэд ингээд хичээл болгон дээр чи ингээд ханз бас үзэж байгаа байхгүй юу? Тухайн хичээл дээр гарсан. Тэгэд ийм цаасан дээр ингээд ханзаа багш нар маань ингээд өгчдөг. Тэгээд хамгийн эхний энийг нь харах юм бол ингээд бичвэрнэ агаад тэгээд бид нар ингээд хойш нь ингээд бичдэг байхгүй юу? Тэгсэн чинь нэг удаа би ингээ ханзаа бичихтэй юм 2 хуудас цаас байсан санагдаж байна заяа. Бүх ханзнууд нь зөв. Бүгдээр ингээ би зөв бичээд ингээ зурдлага зөв зурсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг нэг ханзыг заяа. Яг нэг ханзыг ингэж бичиж явж байгаад хамгийн төгсгөлийнх нь нүдэн дээр нь ирээд алдсан. Алдахдаа би бүр ганцхан ийм шулуун зураас дутуу орхив бичсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай багш ингээд даалгавраа шалгачаад бидний ханзыг шалгачаад надад ингээд муу чидөө гээд одоо дахиад хийгээд өгөөрэй гэсэн үг байхгүй юу? Алтаагаа засаад тэгэд ингээд өгчтэй. Тэгээ би бүр ханз тэгээ буцаагдчихаар бүр гайхаад ямар сони ингэж бодоод тэгсэн чинь ингээд нэг зураас дутуу орхисон заяа. Тэгэл би чинь бүр ёо гэж бодож байгаа юм чинь тэгээ ингээд ганцхан зураасан дээр ингэж байгаа. Тэгэхээр ер нь ингээд багш бүр ингээд нэг бүрдийн нүдтэй гэдэг шиг амар зав ингээд би ингээд бүгдийг зөв хийсэн байгаа гэж бодоод даалгавраа өгөхөөр ямар нэг юм дэр ингээ алдсан л гэдэг заяа. Одоо нөгөө катаканагаар үг бичиж байгаа дунд нь ингээд хирагана оруулаад нэг үсгийн тэг солио бичсэн ч гэдэм ингээ нэг тийм амар жижигхэн хайхрамжгүй алдаанууд ингээ гаргацсан байдаг байхгүй. Тэгэнгүүт яг ингээд хүн чинь ингээд тодорхой хэмжээнд ингээд алдаад жижигхэн сажиг юм дээр алдаад яваад ахаар сүүл рүүгээ ингээд амар юу ачт юм бэлээ. Би жижиг юм дээр алддаг шүү гэж бодоод ганц зураас зурхтаа хүртэл амар тийм нөгөө хянуур, няхуур, болгоомжтой тэгж юмд одоо хандаж хийдэг болчдөг юм бэ нэлээ. Тэгээд тэрийг бүр ингээ нөгөө ясмахандаа шингэдэл гэдэг шиг тэгж бүр ингэж ойлгож авч байгаа. Тэгээд нэрээ би юу яриа гэж бодсон. Энэ хэлний сургуулийн маань ерөнхий хичээлийн structure буюу бүтэц яаж явж байгаа вэ гэхээр амар гоё заяа. Ингээд ном маань штэ сурах бичиг байдаг байхгүй юу? Цүнхэн дотор байгаа юм шиг залхуу хүчлээ. Энэ болохоор яг нэг workbook шүү заяа. Тэгэд энтэй адилхан ингэ сурах хүчиг байгаа. За тэгээ хичээл болгоных нь одоо ихэнд нь гэсэн үг байхгүй юу? Юу яана? Гэрлэн утар. Юу л болоо тэнда. Ингээд текст байгаа. Хоёр хүний харилцан яриа гэсэн. Ингээд өөр нөхцөл байдал заяа. Одоо эмнэлэгт ингээ хүн ирэх гэж очих байгаа. Дэлгүүр орж хүнсээ цуглуулах гэж байгаа. Найзтайгаа зүг аяллаар явах гэж байгаа ч гэдэг юм уу. Тийм өдөр тутмын гэсэн нэг хөөх юм харилцан ярианууд гэдэг байхгүй юу? Тэгээд тэднийг ингэж уншаад тэнгүүтээ тэн дээр гарсан юм дүрмнүүдийг ингээд хойно нь ингээд бичсэн. Тэгээд жишээ өгүүлбэртэй дахиад ингээд байдаг байхгүй юу? Тэгээд дараа нь болохоор ингээд workbook байгаа. Тэгээд ханз байгаа. Тэгээд нөгөө эрүү гэдэг одоо language laboratory
гэд тийм үгтэй бид нарт ингээд чихвч зүгээд ингээд сонсголын нэг зөндөө тасгал тэгээд сонсчоод тэр нөгөө нэг сонссон юмаа буцааж ингэж ярьдаг заяа. Гараа ингээд чихэн дээрээ ингэж тавиа ярьсан чинь миний дуу өөрт амар тод сонсогдоод байгаа юм. Тэгээд тиймэрхүү юмс болдог.